За бага боловсролоо бол бид нар зөв Монгол хүүхдийнхээ одоо хөгжлийн суурь үе гэж тодорхойлж бага боловсролоор бол одоо тодорхой мэдлэг өгөхийн төлөө тэмцдэг байсан бол тодорхой чадваруудыг суралцах арга барилуудыг эзэмшихэд чиглүүлж байгаа. Би зүгээр 2-3 жишээ хэлмээр байна л да. Хуучин бол цээжилж тогтоодог байсан бол одоо бага боловсрол яаж өөрчлөгдсөн бэ гэхээр хүүхдүүд өөрөө шинжилдэг, судалдаг, юмны учрыг олохын төлөө тэмүүлдэг. Нэггээр хэлбэл багш хариуг нь хэлж өгöd байдаг биш, хүүхдэд бодох цаг өгдөг. Одоо хуучин бол 2 дээр нэмэх 2 тэнцвэ хэд вэ гэдээ асуугаад хариу авдаг байсан бол одоо 2 дээр нэмэх 2 гэдэг энэ тооны утга учрыг олоход тухайн хүүхдэд цаг олгодог. Нэггээр хэлбэл өөрөөр нь бодулдаг, өөрөөр нь учрыг тайлуулдаг, ийм судлан шинжилдэг, шинжилэн судалдаг. Ийм хоёр урсгал байна да. Нэг нь бол жишээ нь түүхнийг монгол хэлээр бол уншаад тэрийг судалчаад дараа нь шинжилдэг. Нөгөөх нь байгалийн ухаан бол шинжилээд тэгээд дараа нь судалдаг. Ийм процессын одоо хоёр урсгалыг оруулснаар бол үндсэндээ тэр тухайн хүүхдэд байх унших чадвар, бодох чадвар, өөрийгөө илэрхийлэх чадвар, бусдад хамтран ажиллах чадвар, энэ чадваруудыг одоо өгсөн бага боловсролын цөм хэлбэрийг одоо бид нар шинчилж батлаад 2 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Ингэснээр багш нар ямар одоо сайн талтай учирч байна вэ гэхээр хүүхдийнхээ акцийг харж чадж байна. Амжилтыг нь тодорхойлж болж байна. Өөрөөр хэлбэл хуучин бол одоо дүн тавиад дүнгээ хараад явдаг байсан бол одоо хүүхдийнхээ чадваруудыг дүнгээс илүү энэ хүүхэд уншснаа ойлгодог болсон үгүй. Хуучин бол одоо хэн олон уншсан онц авдаг, бага уншсан дунд авдаг. Тэр уншснаа ойлгосныгоо илэрхийлэх энэ процессууд бол дандаа орхигддог байлаа л да. За зөв бичээ нэг уу гэдгийг үзээд дүн тавьдаг байсан бол одоо зохиогоод бичиж чадах нь уу? Бичснийг илэрхийлж чадах нь уу? Тийм ээ? Өөрөөр нэг утга санааг өөр хэлбэрээр илэрхийлж чадах нь уу? Нэггээр хэлбэл тухайн хүүхдүүдийн тунгаан бодох тэр чадваруудыг бүрэн эзэмшүүлэхэд бол бага боловсрол өөрийнхөө энэ шинжилгээг чиглүүлж байгаа. Энэ бол бүрэн хийгдчихлээ. Энэ бол тийм одоо нэг амьсгаагаар хийдэг ажил биш л да. Энд бол бүх багш нар оролцсон. Ер нь энэ зөв Монгол хүүхэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх, энэ Монгол хүүхэд бүрийг хөгжүүлэх, боловсролын бодлогыг хэрэгжүүлэхэд бол хамгийн эхэлж хийсэн ажил бол багш нарын оролцоо. Хүүхэдийн оролцоотой сургалтыг бий болгоход хамгийн эхлээд багш нар оролцох хэрэгтэй. Ийм зарчимдаар бол бид нар 12 оныг бүтэн багш нарын дунд хилцүүлэг, багш нарт өөрсөнд нь байгаа тэр нөөц боломжийг дайчлахад зориулсан. 13 оноо бол багш нарын оролцоотой эхний одоо хөгжлийн төлөвлөлтүүд буюу боловсруулалтыг хийлгэсэн. Монголын 300 орчим эрдэмтэд оролцсон.